Баатар Батгүрэл гинж гэдэг ШТС-ийн барилгын инженер мэргэжлэр төгссөн. Одоо улс буян протез компани бүтээцийн инженерээр ажиллаж байгаа. За мэргэжил сонгох болсон шалтгаан гэвэл аав ээж маань гэр бүлийн хүмүүс маань нөлөөлсөн. Тэгээд одоо 10 жил тасралтгүй мэргэжлэр ажиллаж байгаа. За хамгийн эхлээд тооцоо зураг төслөө хийхэд компьютер мэт шаардлагатай. Дараа нь тэмдэглэл өдөр тутмын төлөвлөгөөгөө бичихэд заавал өдрийн тэмдэглэл шаардлагатай. Нотвис байна. Инженер хүн болгоны нотвис хэрэглэдэг. Барилгынхаа дэг шазгаа энүүгээрээ хэмждэг байгаа. Лазер метр байна. Лазер метрийг өдөр тутмдаа бас байнга хэрэглэдэг. Тэгээд метр. За мөн энэ хийлтийн лазер барилгынхаа төвшин дэг шазгааг энүүгээр хэмжиж шалгадаг байгаа. Их мэтчлэн багчууд байна. Дийлэн хувийн интернетээс сүүлийн мэдээлэл, барилгын салбарын хөгжил, хаашаа чиглэж гин тэр бүхнийг ерөнхийдөө авдаг байна. За сүүлийн үеийн мэдээлэл тэгээ ямар материал хэрэглэж гин, ямар дэвшилт технологиуд гарч иж гин гэдгийг төлхөө харж уншдаг байгаа. Давуу тал нь гэвэл энэ Монгол улсынхаа барилгын хөгжилд өөрийн гар бие оролцоод хойч үедээ үр хөвгтдээ бодит зүйлийг үлдээж байгаа нь их бахархалтай байдаг. Одоо үр хөвгтдээ би энэ барилгыг барьсан, аав нь энэ барилгыг барьсан. Их дурсамжуудыг үлдээж байгаа маш их бахархалтай. Сул тал гэвэл яг уу манай барилгын салбарч өөрөө улирлын чанартай цаг завгүй ажилладаг. Тиймээс гэр бүлдээ өнгөрүүлэх цаг зав ерөнхийдөө маш хомс байд. Тэгээд энэ гэр бүлийн энэ бүхнийг ойлгож ажиллаж баярлалдаг. Тууштай, мэрэгчлэлтэй үнэнч, тэгээд хариуцлагатай барилгын салбарч өөрөө маш хариуцлага дээр тогтдог, хариуцлагатай байгаарай. Тэгээд энэ их цаг завгүй юунд бууж өгч болохгүй шүү гэж хэлээ. Түн төрлөختөн орон гэрт амьдрахаа болгоогүй цагт бид үргэлж ажлын байртай байх болно.